Ингээд 10 жил байхад хүний эрх гэдэг ярахаар манай 10 жилийн багш наадах чи Америк хэл байд ингээд бид нарыг шүүмжилдэг байсан. Бити сүсгээр дагаарай гэж номлосон байна. Шашин хизээнээс утгаа баг зэрэг алдаж эхэлдэг вэ гэхээр эрүүл ухаанаас холдож эхлэх үедээ утгаа алдаж эхэлдэг. За жишээ нь арилжааны шинжтэй болж эхлэх ч юм уу те. 2011 онд болсон террорист халдлагын үеэр хүмүүс ингэж бодож эхэлсэн. Тэгээ намайг шашин шүтдгүүг сонссныхаа дараа ямар харамсалтай юм бэ гэж хэлжсэн байхгүй юу? Язгуур мөн чанарыг ойлгочих юм бол хоорондоо зөрчилдөг. Ямар ч үндэс байхгүй. Нэг шашин нөгөө шашинтайгаа илүү юм дайсан юм шиг. Шашин гэдэг үгнээсээ нэлээ айгаад ах шиг байгаа. Өөр шашинтай, өөр үзэл бодолтой, өөр ярьсны өнгөтэй хүмүүс тухайн нийгэмд инх тайвнаар хамтран амьдрахад шашны эрх чөлөө хамгийн чухал юм байна. Яагаад бид нэр зөвхөн эрх гээгүй юм бэ? Эрх чөлөө гэдэг нэр томьёо үйлчилж оруулж ирж байгаа гэхээр энэ цаана дандаа сонголт яригдчихэдэг. Ялангуяа залуучуудын хувьд бол нэлээд шашинд үл итгэхтэй эс шүтэх эрх чөлөөгөө илүү эдэлдэг байж магадгүй гэж бодогдож байна л та. Тэгэхээр энийг бол би нэг зөв буруу гэж хэлэх буруу ах гэж бодож байна. Айл үнэт зүйлүүд нь зэрэгцэн орших, ойлголцох, бие биенээ хүндэтгэх, хохирол учир болохгүй байх л арчлал шүү дээ. Биний удаа Америк христийн шашин шүтдэг хүмүүстэй цугныг сайн дурын ажил хийх үеэр орой болгон 7-оос Библи уншдаг байсан. Би тэрийг өөрийнхөө сайн найзтай хэлсэн чинь өөрийнхөө шашны Куран судрыг уншаагүй ажиж Библи уншсан уу гэд бүр ингээ гайхаад асууж исэн. Би заавал ислам шашныг шүтлээ гэд бусад одоо шашны одоо христийн шашны Библийг уншиж болохгүй гэсэн үг бол биш. Тухайн хүн ямар шашин шүтэх нь эсвэл эс шүтэх нь эсвэл ямар нэгэн үнэмшилтэй байхад одоо хөндлөнгөөс сөрөг тийм комент хэлэх нь бол жоохон бүдүүлэг явдал юм шиг санагддаг. Би одоо ам хүний хувьд бол шашин шүтэх, эс шүтэх гэдэг зүйл бол үнцэнтэй байх нь бол зайлшгүй шаардлага баха. Бид нэр шашныг хэрвээ хориглох юм бол юу тохиолддог вэ гэдэг талаар өмнөх түүхийн сургамжууд бидэнд нэлээдгүй байгаа. Хүн өөрөө мэдхгүй юмныхаа даасан гэдэг. Тэгэхээр мэдхгүй зүйл дээрээ айдаг буюу шашин гэдэг үгнээсээ нэлээ айгаад ах шиг байна. Яг тэгээд шашин гэдгээ өөрсдөө бид нар мэдхгүй байгаа учраас магадгүй социализмын үед бид нар 70 жил шашингүй үзлээр хүмүүжээд ирсэн. Одоо шашин бол хар тамхи юм аа. Ингээд ямар нэгэн байдлаар заагдаад ирсэн учраас энэ талаараа тэр нэг ойлголтод далд гомсгортноос яваалах шиг байгаа. А яг одоо бол ингээд бид нар 90-ад оноос хойш цаг үе нээлттэй болсон зүйл дээр арай өөр өнцгөр харах хэрэгтэй байгаа юм л та. Та өөрийн шашныхаа сургаал номлолын мөн чанарыг ойлгосон уу? Ойлгосны үндсэн дээр одоо яг тэр сургаал номлолын дагуу явж чадж байна уу үгүй гэдгийг асуумаар байдаг. Энэ бол бүх шашинд анзаардаг асуудал. Эндээс шашны фанатизм ойлгоогүйгээс шашны фанатизм гэдэг ойлголт гардаг. Шашин хоорондын зөрчил гардаг. Яг үнэндээ бүх шашны тэр сургаалын цөм язгуур мөн чанарыг ойлгочих юм бол хоорондоо зөрчилдөг. Ямар ч үндэс байхгүй. Тэгээд 10 жил байхад хүний эрх гэдэг ярахаар манай 10 жилийн багш наадах чи Америк хэл байд ингээд бид нарыг шүүмжилдэг байсан. Энэ эрхийн асуудлыг ингээд хүмүүстэй хилцүүлэг өрнөхөд нэг зарчим ярихаар барууны гэдэг нэг тийм үзэл хандлага ажиглагдаад байна л да одоо нэг нөгөө хэлэхэд. Тэгэхээр бидний хувьд бол энэ олон улсын факт байгаа шүү дээ. Цаад мөн чанараа нь аюул сан ойлгох хэрэгтэй. Энэ шашин шүтэх, эс шүтэх итгэл хүмжлэлтэй байх эрх чөлөө гэдэг чинь аль нэг шашны байгуулгын эрхийг ярьж байгаа асуудал биш байхгүй юм чинь. Бүх хүнийг хамгаалж байгаа эрхийн ойлголт гэдэг дээр бид нэр аюул сан ойлгоно. Бид нэр хүний эрхийг хамгаалж байгаа, хувь хүнийг л хамгаалж байгаа. Миний бодлоор яг олон нийтийн сувгаар за мэдээллийн хэрэгслэр шашин хоорондын одоо мөргөлдөөн, сөргөлдөөн гэх юмгууд одоо нэг шашин нөгөө шашинтайгаа илүү юм дайсан юм шиг харагдалт юм болов уу гэж боддог. Тэгээд харин ч эсэргээрээ хэн шашнуудын заадаг одоо тэр зүйл нь гэх юм бол илүү энэрэнгүй байх, бусдыг хайрлах, бие нэгдлийг сахих тийм үнэт зүйлсүүдтэй байдаг учраас яг мэдээний хэрэгслүүдээр гарч байгаа тэр сөргөлдөөн болон шашин хоорондын жаа тэмцлүүд нь бол яг олон нийтэд буруу ойлголт төрүүлдэг юм болов уу гэж боддог. Шашин хизээнээс утгаа баг зэрэг алдаж эхэлдэг вэ гэхээр эрүүл ухаанаас холдож эхлэх үедээ утгаа алдаж эхэлдэг. За жишээ нь арилжааны шинжтэй болж эхлэх ч юм уу те. Яг одоо үе тэр шашнуудыг төлөөлөл болж байгаа хүмүүс яг жинхнээсээ тэр анхдагч сургаалуудыг дамжуулж өөрөөрөө илрүүлэн гаргаж байгаа хүмүүс мөн үү гэдэгт асуулт тавьж тэр төлөөллүүдийн алдааг тухайн тэр шашны алдаа гэж хүлээж авах үгүй юу гэдэг асуудал өөрөө Монголд яалтч хурцаар тавигдж байгаа гэсэн.
Шашны байгууллагуудыг хардас сэрдэх хандлага нийгэмд нэлээд байд юм шиг байгаа. Монгол улсад одоо шашны байгууллагуудыг хариуцсан төрийн байгууллага гэж байдаг. Жишээлд одоо миний мэдхээр 3-4 удаа явдаг баха. Нэг удаа гих дээр эрэхтэй бараг 10 хүний бүрэлдэхүүнтэй ч гэдэг юм уу. Эрдэг тогтмол ялж шалгалтай хийн зөвлөн туслах үйлчлэгөө үзүүлнэ. Сануулгах зүйлсүүд байвал ингээ хилээд явж идэг учраас нэг тэгэж нийгмийн дунд байдаг нэг тийм айцтай зүйл бол байгаад ахааргүй л дээ. Төрийн байгууллагч тэр ажил айгуу сайн хийдэж штэ. Даав биш дэмжтэй хэдрэл орцсон байдаг. Хамгийн шинжлэх ухаан шашин гэж юу ямар шашныг хэлэх вэ гэвэл бурхны шашныг хэлнэ гэж одоо тодорхойлсон байдаг. Түүний нэг адилаар бурхан багш хүртэл өөрөө миний зарлигласан зарилхийг алт шинжилж байгаа мэт шинжилж үлдээрээ бити сүсгээр дагаарай гэж номлосон байдаг. Бид нэр хүртэл одоо номлол бүтээлийг судлахдаа сайдар хилэлцэж буюу мэтгэлцээний аргаар бус эрдэмтдийн номлолуудыг уншиж судалж одоо шүүж авдаг. Японд сурж явах нэг үзбек залуутай би яг энэ шашны тухай ярьж ирсэн. Тэгээ хамт ярьж байхад тэр залуу угаасаа ойлгомжтой исламын шашин шүтдэг. Би болохоор шашин шүтдэг байсан. Тэгээ намайг шашин шүтдгүүг сонссныхаа дараа ямар харамсалтай юм бэ гэж хэлжсэн байхгүй. Тэгээ би тэрийг сонсоод яагаад чи тэгж бодож байгаа гэсэн чинь ингээд чамд одоо ямар нэгэн итгэл ямар нэгэн зүйл чи итгэж чадахгүй байна шүү дээ тийм. Ямар нэгэн найдах зүйл чамд байхгүй байна шүү дээ гэж хэлжсэн. Тэгэхээр шашин шүтдгүү хүн болгон одоо өөрсдний тийм нэг итгэх зүйлгүй ч юм уу, аль эсвэл ёс суртахуунгүй ч юм уу, аль эсвэл амьдралын зорилгогүй ч юм уу. Тийм ойлголт бол байхгүй. Шашин шүтэх болон амьдралын зорилго за тэгээ ёс суртахуун гэдэг бол тус тусдаа зүйл гэж боддог. Ислам шашныг зөвхөн одоо Монголд гэлтгүү дэлхийд даяар жоохон харгас аллах ч юм уу дайн тийм байлдааныг одоо зөвшөөрдөг зөвтгдөг шашин гэж ойлгоод байдаг. 2011 онд болсон террорист халдлагын үеэр хүмүүс ингэж бодож ирсэн. Энэ нь ерөөсөө тийм исламын шашинд ерөөсөө хамаагүй, харин ч одоо ислам шашин ийм одоо дайн байлдаан аллах хүчирхийлэл бүр ийм эсрэг талд зогсдог ийм шашин. За бүгдээрээ төсөөлөд үзье. Дэлхийн ертөнцийн шашны эрхчлөө гэж байхгүй байсан бол юу болох вэ гэж. Хамгийн замбраагүй, харгас хэрцгий, бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, өрөвдөх нинжин сэтгэлгүй ийм л байдал үүсэх байсан байх гэж би боддог. Боловсрал бол мэдээж тарих оюунаар дамжиж хүн бол мэдлэг болж авч болно. Шашин гэдэг бол хүний сэтгэл зүрхээр дамжиж тухайн хүнд нөлөөлдөг. Шарагийн зарчмуудын дагуу бол одоо муслимын орнууд одоо хөлийг хөлөөрч юм уу те гарыг гараар гэдэг зарчимтай. Энэ нь өөрөө юуны илэрл юм бэ гэхээр тухайн шашны өөрөө гим нүглийн зарчим нь бүр хууль дотроо нэг одоо шашинтай улсад ороод ирсэн байна гэсэн. Тэгэхээр энэ бол бидний бүр ингээд гайхмаар олон зүйлсүүдийг цаазын ялтаа болгосон байгаа. Хүнийг шууд ална гэсэн үг шүү дээ яг энэ шашныхаа үндснээрээс. За магадгүй яг Сауди Араби улс орнуудад өөр шашны үндсгүүд орж ирсэн бол олон ургуулч байдлаар хандаад өнөөдрийг хүртэх цаазаар авагдсан олон хүмүүс амьд байх байсан ч гэж магадгүй. Өөр гоё соёлтой улс орнуудын шиг байхгүй байх басан болов. Жишээ нь нэг улс руу аяллаа гэхэд тэр орны соёл нь яг тэгж гоё мэдрэгдэхгүй. Илүү олон хүмүүсийн гоё үнцэг санаанууд ч гэсэн аливаа одоо бүтээлүүд дээр гарч ирэхгүй урлаг, соёл, шинжлэх ухаан гэд бүх тал дээрээ маш томоор нөлөөлөх байсан болов. Илүү сөрөг талаараа нөлөөлөх байсан болов гэж бодож байна. Бидний хувьд энэ ойлголтыг ингээ ярихаас болгоомжлох айцтэй төгшүүр болохоос илүүтэй яг мөн чанар ялангуяа энэ олон улсын суурь зарчим талаас нь бол нэгдсэн ойлголцолд хүрэх. Тэгээд нийгмийн хилцүүлэгдийг маш сайн өрнүүлэхгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Би бол яг олон шашин шүтдэг хүмүүсийг нэг наборн дотор байгаа нэг чихэр гэж үздэг. Тэгэхээр наборны чихэр өөрөө ямар үед амттай байдаг вэ гэхээр өөрийнхөө амтыг илүү тод харуулж байгаа үед амтагдуулж байгаа илүү амттай байдаг. Тийм учраас тэр өөр үзэл бодолтой, өөр шашинтай, өөр одоо юу гэдэг итгэл үнэмштэй байсан гэсэн тэр хүний зөв байгаагаар нь хүлээн зөвшөөрж ойлгож хамтран иргэнлэг хүмүүнлэг арчсан нийгмийн төлөө хамтдаа хичээцгээе.